Аж байдаланга хайны хөрлөж аваш ингэ угуй мөтөлсөж. Төрөлгөр лангаас үе тогтоож үр бие тань сууж мэдүүлэг өргөн их баяраа мэнд хүргэнэ. Төрөд энийг хиндэр хэдэр аважи арадзонэнго ариун нанжин язаншдар ахудо өрөг төрлөө таавалда амгудын өдрөө амар мэндэ Ашбайданга хари хөрдөж авишинг явг иймэдэгсэж төрөлгөр лангаас үе тогтоож үр биеэн танил сууж мэдүүлэх өргөн их баярнаа хийж байна. Мэндэ Оргийн маягтай ирэн явааны өрг хөвгдөөдөө танад болтонд на мэндээ Нэмэн хөвгдөө нэгний залуугаар энд хамжид гэж байгаад энд чигээ 7 хөвгд байсан байгаа. Тэгээд 7 хөвгдөөдөө дөрвөн хөвгөн урдан масан байдаг шүү дээ. Тэгээд эднээгээ өр хөвгдөө соглоолж одоо Виживааныг өндөр наатай болгоход энэ өр хөвгдөөдөө соглоолж төрөл сатангаа мэдлэлцээ ойлгосон энэ шада 3 үед явж янагч энэ хашаа 7 үе хүртэл болтараа мэдлэлцээ явъя гэж ийж ханаа манай өр хөвгдөөд энэ шагдархын толгой волоожийн толгой манай хөвгөн хоорондоо хоолж орог төрөл сатнаа мэдлэлцээ гэж Лайга лада болтараа энэ хай хоолжийн загалай 3 загалаа юм байна одоо манай зээнэр болсон зээ одоо хангаалаа юм байна. Одоо игээд тэгээ хай таньж хаваа тэр яман өвгөнгө шинэ гасаагаараа нь төгж байна. Өвгөн байгаа тэгээд хоёр яман байна. Нэгний улаасаа яман гэж байна. Ирээд савд болмоо гэж басганы байна тэгээд наатай наваараа. Манай хогшааваа масхоо яман гэдэг байна. Тэгээд хоёр ямааны одоо масхоо ямааны өөр хөвгдөд биж болтос суулж одоо энэ төрөл цадагаа мэдсэн. Тэгээд хайн хоолж одоо төрөл цадагаа хайн мэдсэн яв манай өөр хөвгдөд таны өөр хөвгдөд хоорондоо болтол муу орог төрлөө мэдсэн хайн мэдсэн явъя энэ завшаан гоё юм олдоо хатна. Оргийн баяр 2024 оны 8 дугаар сарын 22-наас 14-ний өдрүүдэд Дорнод аймгийн Даш боловор суманд зохион байгуулагдлаа. 12-ны өдөр эцэг өвгдийнхөө дээдлэн шүдэж ирсэн эрхэт улаан тахилаа. Тахилганд эцэг өвгөдтэй нь айл хөрш нутгалж байсан айлуудын үр хүүхдүүд мөн харж нутгийн зон олон хүрэлцэн ирсэн сайхан байлаа. Тахилган зориулсан наадамд хурдан уралдуулж хүч түүхийн барилдаан зохион байгуулалтаас гадна хүүхдийн гүйлтийн тэмцээнийг зохиолууллаа. За баяр хүргэе. За мөнгөн шагналаар шагнаж байна. За дөрөвдүгээр байранд оюун төгс. За ер нь хэний 3 байрыг шагнах байсан боловч одоо олон хүүхэд оролцсон учраас 5 хүрэл барьсан байна. За тэгээд одоо дараагийн энэ сайхан эрхэд уулын хаан тахилгыг өргөн өдөр сайхан зохион байгуулаарай гэж үзэж байна. Та бүхнийг бас өргөнөөр хүрдсэн ирж
Тэгэд уулынхаа наадамд тагилганд одоо оролцохыг урьж байна. За ингээд баяр наадам сайхан болж байна. Энэ Яман Болжин гоотны өр хүүхдүүд бүгдээрээ өргөн дэлгэр сугуулсан байна. Тэгээд олон сум аймаг бүх газраас сугуулсан ирсэн, хөрөлсөн ирсэн бүх хүмүүстээ баярын мэнд хүргье. Тэгээд 2 жилийн дараа манайх зохион байгуулах юм байна. Тий. За ингээд 2 жилийн дараа та бүхэнтэй эргэн уулзъя гэж. Манай хэмээн ирэхэд тоолоё дээр үе хэлж манай авын авшаа хогшаа манай тахидаг байгаа дээр үе. Тэгээд үнэн тахилгын өөрийнхөө үдэн дамжуулж өгдөө тахидаг болоод нэмжих. Энэ хойно цэсээ ага улаад ханаас ага тогшин мокшин игээд энэ аахан хүрээд наашаа хил гайгүй байх үед хоонаашаа таараа загныг гарч ирэх юм байна. Хахад ахад өнөрийн хойно үлдэн. Тэгээд наашаа гарах хин хил тогтоогоотой хойшоо гарсад хаваад хойно тахидаг уултай байна. Тэгээд тэр уулыг шиглүүлж бараад энэ ирэхэд тоолоё. Манай энэ оргшээ хилдэг гарахан хүнэд 6-ага хин гэдэг юм да баг нь 6-ага баг хин эднэр одоо энэ хойч уулыг ухаанда шиглүүлж тэгээд эндээ тахия хойч тэрнийг бараад гэж чийжл энэ ирэхэд тоолоо тахидаг болон. За миний зовтол эмэрийн чигээр эмхөөгөө тахилж байсан л да. Тэгээд одоо нэгаштай нэлоосолос өргөн гой сайхан өргөн дэлгэртэн цагтай болж өөрөлж мөрөөлж байна. Сайхан байна. Дугаар сарын 13-ны өглөө Шух нуурын амралтын газар Яман доржийн үр хүүхдүүдийн ургийн баяр хөөр дүүрэн эхэллээ. Цэдний дорж буюу нутаг усндан Яман дорж гэж нэрлэгдсэн энэ айлын 7 хүүхдийн үр хүүхдүүд Ажизенэр одоо 700 хол давсан тоогорч байна. Энэ удаагийн анхныхаа ургийн баярт 450 орчим хүмүүс хүрэлцэн ирсэн байлаа. Ургийн баярын нээлтэнд 7 айлын жагсаал орж ирж төрөл садан ах дүү нартайгаа мэдчилж 7 хүүхдийн төлөөлөл хөвгүүд галаан бадрааж гал оломтон дон нэгдлээ. Мөн 7 босгод бариуд эцэг тэнгэртэн сүүн цоцлон өргөснөөр ургийн баярт хүрэлцэн ирсэн ураг төрлүүдийн сэтгэл зүрхийг догтлуулан эхэллээ. Яман доржийн Сэдний доржийн өргөдөх Балжидын өргөдөөд айтгийн өргөдөөд орж ирж байна. За бүгдээрээ зайлтгийн ургийн баярт маань Ордамгийн 3 цагаас өмнө өндөрдөг Номодор Дамбатар том өндөрдөг Балжидын өргөдөөд таны тэгээд 100 одоо 50 Ордердэн мэдээцэг энэ ургийн баярт хүрэлцэн ирсэн даавдын За харагтай нь харагшаа удаарай. Аргагүй. За харагш. Өрчөөн за бүгдээрээ сайн алга таслаар төрөл сатангуудаа өгтөө уцгаая. За ураг төрлөө мэдээцэг энэ сайхан удаа баярлан хүрэлцэн ирсэн та бүхэндээ хадуун дадрагд өдөргөл төрөлцөн төрөл сатантайгаа мэдээсээр орж ирлээ. Баяр хүргье. За ингээд
дараагийн одоо хүүхдийн жигсаал цэрэндэр төрөхэй. За мэдгэн авган мөр хүүхдүүд орж ирж байна. Бид бүхэн маш олуулан болсон байна. Ингээд анхныхаа мөргэн баярыг өнөхөр одоо сэтгэл хөдлөгийн сайхан зохион байгуулж байна. За баяр хүргэе. За гадраас одоо хурцэн ирсэн. За шаттрахын маань хүүхдүүд. За баяр хүргэе. Нэгэн айдын годомтноос дарж цэгийн гэж одоо хоёр хүнээс өнөөдөр нэн хүүхдүүд. За долоон хүүхд нь олон хүүхдээ өнөрчин болон ажлын хөдөлгөөнд чөөн дагуулсан ийм сайхан одоо ургийн баяр зохион байгуулж байна. Danke, Tabang hochdoten, man hat da hochdoten, das Zähler. Ich sage mal, wie man da Hurtinger ist. Hey, Hurtinger, Hurtinger, Hurtinger. Sag ich das sagen bei uns schon, und der Hering hat sich hinter bestimmt und da. Weil ich gerade schon, immer sagen wir, weil du genau sind. Өрхгэрээрээ алга олон том бадрааж буй өнөдөр үгийн сайхнаар бидэг барьж эцгийн ариун годомтыг ган тулган дан бадрааж өчрөн зодгсон өнөдөр арт хорвогийн буйныг бич насан турш дан жаргаж явах өрөөж асан дүрлэх аран зододан гадан бадрааж байна. За тойроод тавхан тойроо. Өөжид гэрэл өрөөндөө гэгсэн хадамнад өөдөө сангар сумбгийд драсан гурж дагнатын ясэндэг дэгэт голсон тэнгэрийн алтан ангир ерөөд баян гурсан нөхөлгүй наран дандаан нэгэн цацад өргөё эцорсон дэдгийн хүмүүн итэрлтэн эвөргийн улбонд сүн цацад өргөё эцгийн буян өргөг тин заян эрэдний мөнгөдөнд сүн цацад örgüt байна. Сүн цацдан өргөж хурэдия хүрээ. манай одоо Ямаатны 7 дахь отхон одоо сэрмэд одоо Ямааны сэрмэдийн бага охин мөнхийн одоо урсадууд би одоо мөнхийн охин одоо дэлгэрмаагийн нөхөр болд гэдэг хүн байна. Тэгээд ингээд одоо бага охин зээ хүү нартайгаа ирээд ингээд урган баяраа та ирээд байж байна. За би 80 онд энэ айлын хөргөн одоо дүүлжин мөнх гэдэг айлын одоо ингээд ахинтай одоо суусан. Тэгээд өнөө одоо дөрвөн ахиттай. Тэгээ одоо саяын мэдээл явж байлаа одоо юу ургын танилцуулах юм ажиллагаа болсон өглөө. Тэрэн дээр одоо нийтдээ энэ Ямаант одоо 700 гаруй хүн одоо бүртгэгдсэн байна гэж одоо ярьж байна. Хойш үе маань одоо ингээд биднэртэйгээ танилцж настай ахмад одоо сууршимч байна харах юм тий. Тэгээд ингээд
нээлж тоглож одоо ингээд тэмцээн оролдоон хэлээ бүх бариллаа. Одоо волейболын тэмцээн болж байна. Ахмадын шав харгаа босоод одоо яасан. Энэ ургийн баярт Доржин Шагдар гэж хүний хамгийн том хүн манай нөхөр байсан. Тий. Тэгээд би нүүр хүүхдүүдээ бүгдийг дагуулад энд ирчгээд ургийнхаа баярт хачин сайхан байна. Тий. 79 онд би Эренцгийн сангийн аж ахуйд малын эмчээр очиод. Тэгээ бид хоёр танилцсан хоёулаа. Та өөрөө унган яг аль нутаг? Миний унган нутаг бол Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сум. Энэ хүн. Тий. Тэгээд энэ Дорнотын дэйн ком төгсөөд ийш Эрен завд очиод тэгээд энэ хантайгаа хоёулаа танилцаад. Танай хүн энэ айлаа хэд хөө? Манай хүн бол энэ Шагд гэдэг хүний хамгийн том хүн. Тий, хамгийн том хүн. Одоо би энэ Шагд гэдэг хүний хамгийн том бэрнэ гэсэн хүн. Тий. Тэгээд тэрнээс доош энэ ханы маань дүүнэрний нүгээр зөндөө байна. Тий, тэднэртэйгээ уулзлаа. Хачин сайхан явж байна. Миний харж байгаагаар маш олон хүн байна. Тэгээд барыг төлөвлөгдөөгүй тоо гарч ирж байна гэж зөвхөн байгуулагч. Тий. Манай энэ үгний дүү Сэтгэмаа гэж хүн байсан. Тэр маань ярьдаг байсан. Манай энэ Ямаатан гэдэг юуны чинь их олон болсон. Миний тоогоор бол одоо 600 гаруй болчиход байна. Тэгээд ургийн баяр хийх тийм төлөвлөгөөтэй байгаа гэж над ярьж ирсэн өөр. Харин энэ жил манай энэ хүү энэ хиний дойдон хүү од суран энэ хоёр хоорондоо яриад ингээд сайхан ургийн баяр хийя гэж ингээд тэгээд энэ олон сайхан хүн цуглаж байна. Манай хүүхдүүд хамгийн том охин золзоо ягаад тэрний дараа чинь Баттуулга Баттхоёр гэдэг ингээд 5 хүүхдүүд байна. Бүгдээрээ ингээд ажил төрөлтэй яг ингээд аваасаа хойш багал үлдсэн хүүхдүүд тий. Одоо бол ингээд сайхан том болоо бүгд ажил төрөлтэй болоод ингээд хачин сайхан явж гинөө. Тий. Тэгээ бүгдийн энд ургийнх нь баяр тавьж энэ хамаатан садангуудтай нь уулзуулаад тэгээд гоё явж гин да гэж. Энэ одоо цугласан хүмүүстэй бүгдэнд нь эрүүлэн сайн сайхан бүхний хүсье. Тий. Тэгээ одоо дахин өнөөс хойш ингээд эхэллээ юм чинь үүний дараагаар бол одоо тэгээд бүгд зохион байгуулалт хийж бас цуглах байх гэж би бодож байна. Тий. Тэгээ бүгдэнд нь сайхан энэ баярын мэнд хүргье. За би энэ Доржин Ямаантны хамгийн бага охин Сэгмдийн баг хөвгийнх нь Ганбаатрын эхнэр Дашлам гэж хүн байна. За тэгээд энэ ургийн баярын маш сайхан болж байна. Хүмүүсийн сэтгэл маш өндөр байна. За тэгээд энд хамгийн гол нь юу вэ гэхээр ураг удмаа сайн мэдэх, хоорондоо танилцах. Тэр үднээс би энэ Ахмад багш Жазмаагийн багшийн хийсэн энэ ургийн бичиг олшруулад ингээд залуу үедээ тарааж өвөө цааш нь өөрснийхөө өр хөвгтийг ингээд цааш нь залгуулж ингээд ургийн бичгээ сайн хөтлөөсэй гэж ингээд олшруулад авчирсан юм аа. За энэ дээр болохоор Сэдэнгийн Дорж гэж хүн бол Доржийн Сэдний Дорж, Доржин Санжин, Санжин Самплэ гэдэг ингээд дөрвөн үеийн байгаа юм. Энээс Доржоос хаашаа энэ Дорж маань 7 хүүхэдтэй 8 хүүхэдтэй байсан байна. Нэг нь залуугаар нас барсан ингээд 7 хүүхэдтэй. Тэгээ 7 хүүхдээс нэг салбарлсан хүүхдүүдийг нь ингээд бүгдийг бичсэн байгаа юм. Одоо энэ тэгэд энийг цааш нь ингээд үргэлжлүүлээд одоо манайх гэхээр Дүлзэн Мөнхийн Дэлгэрмаа Ганбаатар гэдэг байгаа. Тэгээ одоо Ганбаатартан одоо хэдэн хүүхдийн цаашаа ингээд салбарлсан яваад хөдөлж явах юм. За энэ дээр таних тэмдгүүдийг бас хэлмээр байна. Эмэгтэйг өөрснийхөө хүүхдийг дээр нь бичсэн байгаа. Эрэгтэйг нь заавал дээр нь бичихгүй. Эмэгтэйг нь ингээд бөөрөнхээр тэмдэглээд дээр нь балжид гэдэг нь бол энэ Доржийн хүүхэд, балждынх нь нөхөр нь болохоор айлтгүй гэж байсан. Гэх мэтээр ингэж тэмдэглэдэг юм байна. За тэгээд энэ дээр айлд өгснийгээ болохоор өрчлөөсөн өргөж авснаа өсгөр өрчлөөснөө өсгөр ингээд тэмдэгтэй ингээд таних тэмдэгтэй ингэж цааш нь хөдөлтэй юм аа. Тэгээд энийг бид нэр айл өрхөд ингээд бүгдийг тарааж өгөөд цааш нь өргөжлүүлж ургийн бичгээ ингээд сайхан хөтлөөд яваасай гэж ингээд бид нэр тарааж өгөхөд ингээд бэлэн болоод байна. Би болохоор одоо Хойр Бадангууд Сэдэнгийн Доржин Ямааны хамгийн бага басган Сэгмдийн тэдний ер нь ганц охинтой би тэр ганц охин би байгаа юм. Миний дэтлд аха Сэдэнгиш
тэр бадмын шиг гэж байгаа тэр бадмын ахындаа өрүүлсэ. Тэр бадмын шиг гэдэг. Одоо тэр дороо ганц эрэхтэй дүүтэй Ганбаатар миний өвгөн эхнэрийн дашлан манай бэр байна. Миний нөхөр нь одоо алан далдар шиг нэр нь Владимир гэдэг албаны нэр нь болд. Тэгээд иймэрхүү биш одоо өөрөө 4 охинтой хүүхдүүд энд ажил төрөлтэй хамгаан баг охин маань энд нөхөр хүүхдүүдтэй явж байна. Бид бүгдөө сайхан баярлж байна. Сэтгэл санаа өндөр байна. Тий. За. Бэлэгтэй дэмбэрэлтэй одоо намрын сайхан нарлаг өдрүүдэд Ямаатан ургийн ахын дүүс төрөл төрөсөд үр хүүхдүүдтэйгээ одоо ураг төрлөө мэдлцэж танилцж байгаадаа одоо үнэхээр баяртай байна. Ингээд Балжид эмээгийн одоо 4 хүүхдийн одоо ойролцоогоор одоо 30 өрхийн 100 гаруй одоо үр хүүхдүүд үр ач нар нь одоо ойролцоогоор энэ ургийнхаа баяртай ирээд байна. Ингээд ургийн баярт одоо өргөдөн ирсэн одоо хамаатан садан үр хүүхдүүд нь эрүүл энх саруу сайхныг хүсээд юу сонсон 9 хүсэл нь сэтгэлэн бүтэх болтугай гэж ерөөё. За сайн бацгаана уу. За энэ өдрийн бичлэг үзэх бүх одоо өөрийнхөө төрөл төрөсөд болон одоо үнэхээр ургийн баярыг одоо тултал хийж өгсөн хөөрхөн дүү нартаа маш их баярлалаа. За Дашбалбар сумын хойшгоо 40 гол дэшгээ эрхтийн овоо гэж манай Ямаантангуудын одоо өвөг дээдсийн шүтдэг сайхан уулын ингэрээр өвөг дээдс минь одоо амьдарч ирсэн билээ. Одоо тэдний үр саднар бид нар бүгдээрээ өнөөдөр энэ Дашбалбарынхаа чухал амралтанд 3 дахь өдрийнхөө одоо ингээд баярыг тэмдэглэж байгаадаа маш их баяртай байна. За миний хувьд бол одоо өөрийн нөгөө айлтгын болон айлтгын бацхийн гэд одоо миний өвөөгийн одоо Балжид эмээгийнхаа төрөл төрөсөдгээ 100 гаруй одоо хамаатан ах дүүс манд хурж ирээд одоо Бурайд нутагтаа орсон сууж байгаа өөрийнхөө ураг төрлийн холбоотой төрөл садангуудтайгаа одоо үнэхээр сайхан сэтгэл дүүрэн баярлаж байна. Ийм сайхан давтагдашгүй одоо 400 гаруй хүн энд цуглаж давтагдашгүй сайхан цаг мөчийг одоо үр хүүхдүүд болон ач зээнцэртэйгээ ингээд тэмдэглэж байгаа. Одоо ахмадуудтайгаа ингээд бүр нэг бүрчлэн танилцаад ийм сайхан баярыгаа одоо энэ сайхан налаас нь налгар өдөр тийм ийм сайхан уурынхаа ингэрт одоо баяртайгаар тэмдэглэж байна. За би бол айлтгын бацхийн одоо 7 дахь охин Алтан цул буюу Төлбөн онлайн шопын админ байна. За энийг өстө зохион байгуулж байгаа хамгийн гол нь одоо манай Од сүрэн дүү. За одоо бүгдийнх нь нэрийг хэлэхдээ бас сайн мэдэхгүй байна. Маш их баярлалаа гэж хэлье. Би Ямаанд орж Бадан буюу Гомхооны том охин Бүтэдийн том охин байна. Өөрөө Бүтэд гэр нэртэй. Тэгээд энэ ургийн баяр маань маш гоё болж байна. Овооны баяр дээр маш гоё байлаа. Ямар сайхан зохион байгуулсан. Олон ах дүү нартэйгээ уулзлаа. Одоо бид нар ч бараг бие таньж мэдэхгүй өрсөд маань маш олон болсон байна шүү дээ. Тэгээ одоо олоола биентэйгээ уулзаж танилцаж сэтгэл их хөдлөж огшож байна. Тэгээд одоо гайхамшигтай гоё байна л гэж хэлэхээс өөр үг олдохгүй байна да. Тий. Тэгээ хол ойроос ирсэн ах дүү нартэйгээ бүгднтэй нь уулзаж өвшөрч сэтгэлийнхээ үгийг ярилцаж үр хүүхдүүдтэй танилцаж энэ үнэхээр сайхан байна. Цэрэн жавын 4 хүүхэд. Одоо би хамгийн том нь миний доор Пүрүүд орж гэж байгаа. Тэгээд оюун цэцэг Пүрүүжил гэд. Нэг охин байсан оюун сүрэн гэд. Тэр маань эрт нас орсон. Ингээд 4 хүүхэд нь одоо амьд цэрэн өнөр олон болоод явж байна да. Тий. Одоо эдгээр үеэс Бурайдууд ч нөгөө угийн бишгээ маш сайн хөдөлдөг. Хүүхэд бүхнээ 7 үеийг мэдүүлж сургаж заавал тэрийг мэдүүлж одоо нэг чихэр иднэ гэхэд 7 үеийг уншичаа чихэр ав гэдэг шишээтэй ийм л байсан л да. Тэгээ бид нар шин тэрийгээ бас залгамжлаад үр хүүхэдтэй хэлж өгж байгаа. Тэгээ сүүлийн үед бас нэг бүгд л хүн чинь ингээд аюу завгүй цаг ирэн болцсон шүү дээ тийм ээ. Бүгд хуваараа юм хийдэг юм уу. Тэгээд чөлөө завгүй уулзалдах нь их ховор болцсон юм байна. Энэ одоо уулзалт маань маш ашгал өгдөлтэй өндөр үр дүнтэй юм гоё уулзалт боллоо гэж бодож байна. Тэгээд хүүхдүүдтэй би бас өөрийнхөө талыг бүгдийг хэлж өгдөг. Ээжийнхээ талыг энд бид нар чинь аюу олуулаа тэгээд биенээ мэдхээ болцсон байсан юм байна. Одоо бол яг нэг томсуудаа мэднэ баг хүүхдүүдээ бол бүр мэдхээ болцсон. Одоо тэгээд уулзаад бүгдээрээ танилцаад залуучууд ч гэсэн хоорондоо биенээ мэдэлцэж байна. Бид нар ч гэсэн бас үний холын уулзааг заримаа бас танихаа болцсон байна шүү дээ. Одоо тэгээд бүгдээрээ уулзаад танилцаад гоё л байна. Ах дүү нэрээ гэр гэрээрээ оролцоод
Тэгээ урдныхаа түүхийг дурсаад, аав ээжигээ дурсаад, өвөг дээдсээ дурсаад, тэгээ багынхаа тоглож наадчихсан үеэ хүртэл дурсаад ингээд маш их гоё байна. За ингээд өнөөдөр бэлэг цай өдөр 13-нд манай бүх төрөл төрөсөд ургийн баяраа ингээд сайхан тэмдэглэж байна. Ингээд нийт хүрэлцэн ирсэн ах トゥ хамаатан садандаа бас энэ өдрийн сайхан мэндийг хүргье. За ургийн баяр маань гоё хөдөлмөрийнхээ дагуу өргөн дэлгэр сайхан болж байна. Бид бүхэн бас баяртай байна. Ингээд дараагийнхаа ургийн баярыг бас өшөө сайхан тэмдэглэхийг бас хамаатан садангуудаасаа ярилцж байгаа хэдүүлээ бас тэмдэглэнэ гэж бодож байна. За миний бодол болохоор одоо бид хэд ч нэг 10 хүнийг бүрэлдэхүүнтэй комисс байгуулсан байгаа энэ ургийн баярыг зохион байгуулах. За тэрний бас нэг зохион байгуулагчийн тэргүүнд нь би бас өөрөө орж байгаа. Бас бид хэд бодож байгаа. Миний өөрийн бас санал байна. Ер нь 5 жил гэдэг бол бас холоо. 3 жилийн дараа хийвэл бас боломжтой юм болоо гэж бодож байгаа. Тэ. Ер нь тэрэн дээр баг бүгд зогсох байхаа гэж бодож байна. Ямандоржийн аж зэнраас төрсөн урлагийн авьяаснууд нээлтэн зориулж бүжиг дуу хуурам өргөлөө. Үүнээс гадна ургийн баяртан зориулж Ямандоржийн балжны ачхуу од сүрэн Яман балжны зээхүү гэрэл тод нарын бүтээл Яман тунгуудэ ургүй дуу хэмээх шинэхэн уран бүтээл анх удаан дуулагдаж ураг төрлүүдийн сэтгэлийг баясгаж байлаа. Бурхны хайрлан үзих шигтэй буянтай жаргалтай угаана буусё одолоо жамата саван сэчүнтэй бодонгод аммогтой ямантан огтой бодоо. Үргэлжлүүлэн бүхэн барилдан зохион байгуулагдлаа. Энэ айлаас олон алдартай бөхчүүд төрөн гарсан байдаг юм. Тухайлх юм бол аймгийн хур зарслан айлтхан Батцөх, аймгийн зан Ган Төмөр, аймгийн начин Арслан, сумын зан Цэгмэд, сумын зан Баяр Эрдэнэ, сумын начин Балжин, сумын начин Бямдорж, сумын начин Бяммодолай, сумын начин Мөнхөн Айрамдал болон баялдааны сан бүхийн дэлхийн авраг олон улсын хэмжээний мастер Баян дүрэн зэрэг алдартай бөхчүүд төрөн гарсан байдаг. За тэгээ манай Яман төвүүд бол маш олон олуулаа. Тэгээ бид нэр бас ах トゥ үеэлүүдээ бас сайн мэдхгүй. Тэгээ өнөөдөр энэ сайхан өдөр арга хэмжээ зохион байгуулагдаад ах トゥ нэртэйгээ танилцах, үеэлүүдтэйгээ танилцах сайхан завшаан болж байна. Тэгээд хүрэлцэн ирээд танилцж байгаадаа баяртай байна. За би сам болон жижигцүү тулмын тулаан гэсэн спортоор тулааны спортоор хичээлдэг. Тэгээ баялааны самын дэлхийн авар 22 онд болсон. Тэрнээс хойш нэг жоохон бэртэл авчаад жоохон завсарласан байсан. Одоо энэ жилээс дотоодын тэмцээнүүд болгон гадаадын тэмцээнүүдэд оролцоод ингэ явж байна. Ургийн хаан баярын орой ахмадуудаан хүлээн авч хүндгэл зөөлөж аядуугаан өргөж гарын бэлгийг гардууллаа. Мөн айл өрх бүрээс гар бөмбөгийн баг гарч нөхөр шиг тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Орой үдшийн цэнгүүний зохион байгуулж Ямандоржийн хүүхдүүд 3 өдөр ургийн баяртан өргөн дэлгэр оролцож ураг төрлүүдийнх нь магнетийн сэтгэл дүүрэн гэргэрийн зүг мордцоолоо. Түргэн хүлэг уралдаг энэ лайгнуудагта түүхэ гарвал ан мэдлэлсэж бултаараа хайхан хөөрөлдөл төмөн үеийн буулгаансо анду энду яваашаа түхлөө алдаж төөрөж угаамартаж яваагүй өвгөд хөгшөдөн хүндэтгэ. Бургаан шимэгтэй душийн олнай буурлахын өгдөм үлгэн өдөг юм. Бурхны хайрлан
үлзих шигтэй буян тэр жаргалтай угаймны буус юм. Бодол ууршимтай саган сэтгэлтэй бодонгуу томогтой ямаантан үгтэйл. Агын бурята ангалан гаралтай ах дүүнэр олуулаа болооч. Асаага болог шандын булангаар амгалан нутагта үнэржин хуухаарч бодол ууршимтай саган сэтгэлтэй бодонгуу томогтой ямаантан үгтэйл. Эрхэд ууланда өргөдөг мөргөдөг эрэхэн шангахан бүгшүүл хөвөдтэйв. Эсэг өхингээ хургаалаар явдаг энэрхий зөөлөн уран басгалтай. Бодол ууршимтай саган сэтгэлтэй бодонгуу томогтой ямаантан үгтэйл.